I'm so fresh, man. Man, y'all scared to do it how I do it. Gotta check. I back it up, cause I don't give a fuck. If you were lame, that's a shame. You can't hang with us. I'm MC Hammer Fly. You can't touch. Jay so fly. I should work at Flight Club. But I'm a Jenny to dance the whole night away. I'm naughty by nature, like I'm hip hop parade. My hands in the sky, I wave them from side to side. My feet on the floor, I'm about to turn up now. This hit that ice cold Michelle fight for that white gold. This one for them hood girls, them good girls, straight masterpieces. Stylin', wildin', living it up in the city. Got Chuck's on with Saint Laurent. Gotta kiss myself, I'm so pretty. I'm too hot. Call the police and the fireman. I'm too hot. Make a dragon wanna retire, man. I'm too hot. Say my name, you know who I am. I'm too hot. And my band bought that money. Break it down. Girls hit you, hallelujah. Girls hit you, hallelujah. Girls hit you, hallelujah. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Saturday night and we in the spot. Don't believe me, just watch. Come on. Don't believe me, just watch. 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 Hey, 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 oh! Монгол нийтмийн нэвтрүүлэг ТВ-с телевизийн 1-р сувгаар гарч эхэлсэн даруйд олон мянган үзэгчдийн анхаарлыг татаж тэдний итгэл хүлээлгсэн нэвтрүүлэг болж чадсан юм. Нэвтрүүлгийн албан ёсны Facebook хуудаснаа мянган үзэгчдийн санал тэдний үзэл бодол өнөөдрийг хүртэл тасралтгүй ирсээр байгаа. Beautiful Монгол нийтмийн нэвтрүүлгийн маань 10 дахь дугаар дээр мөрөөдлөө биелүүлж чадсан 24 настай Чимэг сайхан маань Солонгос улсад 100% үн төлбөргүй хагалгаанд ороод Монголын анхны Монгол нийтмийн болон хүрэлцэн ирсэн байгаа. Энэхүү дугаартаа үзэгч та бүхэндээ Монгол нийтмийн төгс өөрчлөлт ямар төгс эмхтэй болсныг харуулах болно. Ингээд Монгол нийтмийн нэвтрүүлэгтэйгээ хамттайгаар үзэгчтэй. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Солонгосын Банабагийн гоо сайхны эмнэлэг дээр хагалгаанд орсон Чимэг сайхныгаа энэхүү энэ тайзан дээр уурхаас өмнө нэвтрүүлгийн маань ерөнхий продюсер Ким Юн таныг энэхүү тайзнаа урьж байна. Юуны өмнө хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн нэвтрүүлэг гэж хэлмээр байна. Ингээд энэхүү нэвтрүүлэгт итгэл хүлээлгэн өөрийгөө өөрчлөх хүсэлтэй олон эмэгтэй хандаж байснаас гадна сэтгэлийн бэлэг болгож үн төлбөргүйгээр хагалгааг хийж өгсөн нэвтрүүлгийн албан ёсны хамтран ажиллагч Солонгосын Банабагийн гоо сайхны нэгдсэн эмнэлгийн хамт олонд албан ёсоор баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.
Түүнчлэн нэвтрүүлгийн туршид хамтдаа байж урам зориг, итгэл хүлээлгэж байсан үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ мөн баярлаж байна. TV9 телевиз яагаад заавал энэхүү нэвтрүүлгийн анхлан санаачлан хийсэн бэ гэвэл эмэгтэйчүүд та бүхний хүсэл мөрөөдлийг биелүүлж өгөх зорилгоор зориглон хийсэн юм. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад та бүхэн ч мөн зоригтой байсан цагт заавал зорилгоо биелүүлж чаддгиймаа гэсэн ойлголтыг өгөхийг хүссэн юм а. Өнөөдрийг хүртэл зовлон шаналл, бэрхшээлтэй амьдралаар явсан нэгэн бүсгүйг та бүхэн харах болно. Энэ бүсгүйн өөртөө гаргасан зориг төвчээрийг та бүхэхгүй хараад өөрийнхөө урдаан тавьсан зорилго мөрөөдлийнхөө төлөө нэгэн алхмыг хийж эхлэесэй гэж бодож байна. Хаварцаг ирж байгаа энэ цаг мөчид нэгэн эмэгтэй цоо шинхэн жаргалтай амьдрал эхэлж байгаад бид бүхэн баяртай байна. Ингээд та бүхнийхэн өмнө амлахад TV9 телевиз таны төлөө, сайн сайхны төлөө гэрэл гэгээтэй бүхнийг бэлтгэн хүргэж байх болно. Баярлалаа. Монголын анхны Монгол летминийг өгтөн авахар сэтгэл зүрхээрээ хамтдаа TV9 телевизийнхаа Монгол летмин нэвтрүүлэгтээ хүрэлцэн та нартай дахин баярлалаа. Нэвтрүүлэг маань үзэгч та бүхнийхээ хүсэлтийн дагуу гайхалтай үр дүнд хүрч чадсан. Яагтвэл нэвтрүүлэг маань 100 эмэгтэй энэхүү нэвтрүүлэгтээ бүртгүүлсэн байдаг. Бүртгүүлснээс 20 эмэгтэй шалгараад нэг л цорын ганц азтай эмэгтэй Солонгос улсад үн төлбөргүй Солонгосын летмин шоу нэвтрүүлэг бэлтгэдэг тэрхүү эмнэлэгт хагалгаанд орох байсан. Харин үзэгч та бүхнийхээ хүсэлтийн дагуу нэвтрүүлэг маань гарч ирсэн цагаас маш олон хүсэлтүүд ирснээр бид нэвтрүүлгээрээ дамжуулаад дахин 3 эмэгтэйд одоо амьдралд нь итгэх итгэл урам зориг хайрлах зорилгоор Монголд өн төлбөргүй хагалгаанд оруулах тийм эрхийг одоо олгож өгсөн байгаа юм. Монгол летмин нэвтрүүлгийн гайхамшигт дагуулсан анхны алхам маань 4 эмэгтэйд тусалж чадсандаа сэтгэл үнэхээр хангалуун байна. Ингээд Монголдоо бас өн төлбөргүй хагалгаанд орж өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд хүрч яваа. Нэгэн бүсгийг одоо та бүхэндээ урьхаас өмнөх бичлэгийг нь та бүхэндээ харуулах болно. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио бичэн. чамайг дэндүү их хайрладаг. Алтан аяганаас усах боломж өгсөнд баярлдаг бас гомддог. Бабахтан эдэх ахлагч боддгоос тэгэл томрохтос мань тийм боломж байхгүй. Тэр бол Надад сайхан гэх юм, хүүхнээ хөөрхөн гэх юм, намайг чи өөр хүн гэж ядаж сэтсэн гэх юм. Аваа битгүүл та танд ямарч буруу байхгүй. Таныгаа зовоохгүй тул дордоо үрэн дороо байхгүй. Сэтгэлээр унахгүй, хэмигч буруутгахгүй. Гэхдээ л намайг өөрөөс минь өөр гэж ойлгохгүй.
хармаар байна. Нүдийг чинь харж байгаад маргаш ярмаар байна. Надад бүхнийг харуулж би октын адил толтмаар байна. гараад тоглол тэгэл тоглол яадаг тэгэл тоглосон тэгэл гэртэл байгаад Миний хаснаас амьдрал хэр өөр бол цэцэлгээр намайг хөдлөө талхахаар хүүхан байгаа бол хайрт минь ирэлдэг гэл намайгаа тэрэлдэг гэл хүнчлдэг хүмүүс гэтэл хүчин зүуднээс ирэлдэг гэл гацаараа өөлөөл гэл энэ чиний таглан юм гэл гартаа таяг туссан тэмрэн бусгүй хүн хайрлыг гэл гэтэл амьдрал тийм сайхан биш тэднийг зовоохгүй гэж ахиатл нүгнээс олсон араарал хайртыгаа харж чихээрэл хайртыгаа санж гаруудсан дуудлах хүлээж танил хоолой хүссэн манж яагаад мөрөөдөл минь чи надаас нүр буруулваа хатад биш амтэг болохоор голоод намайг өргөв Банкын нарцаг хайцаа надад нэгэн ч гэсэн уурлаач бүгд сайхан бүсгүй гэхэд тэгвэл надад дурлаач намайг гуугаач гараас минь хөдлөө таач малгаач дахиад намайг хизэж ганцаар дуулахгүй гэж амлаач минь би хайрти хануудын нүдэрэ хармаар байна нүдийг чинь харж байгаа За мөнгөд юм одоо яг хаалганд орох гэж байгаа шүү дээ. Айр сөхөх хаалгаа урангуй амьд дээр хүрэлцэн ирсэн байгаа. Сэтгэл ямар яг одоо хаалганд орох гэж байна те. Сэтгэл ямар гайш. Ганц хүслээд армаар байна. Би хармаар байна. Улаанбаатар хот хүртэл 1000 гаруй километр байгаа тийм үү? Маш хол ТВ-с телевизийн Монгол нийтмийн нэвтрүүлэгт маань маш холоос буюу хөдөө орон нутгаас холоос оролцсон мөнгөн туяа маань Монгол нийтмийн нэвтрүүлгийн зоригтой оролцогч гэж хэлж болно. ТВ-ийн хамтлаганд маш их баярлалаа. Над хагалгаа хийж өгсөн халтар юмчтай баярлалаа. Маш их баярлалаа. Нүд анигдуулсан байна. Аль нүд маань анигдгүй байсан бэл? Чихний араас арьсавч нөхөр. Одоо анигд. Өнөөдөр хагалгаанд орсны дараа огт анигддгүй байсан нүд маань анигдаг болсноор таны бид ямар өөрчлөлт гарсан бэ? Их завтанч хоороо штгсэн. Юутай ч гэсэн манай мөнгөн туяагийн маань зүүн талынх нь нүд нь огт одоо анигддгүй байснаас одоо чихнийх нь ардлаас айрс нөхөөлээд нүд нь ямар ч гэсэн анигддаг болсон байгаа. Цаашлаад цаг хугацааны асуудал төр хүлээгдэж байгаа. Дараагийнх нь эмчилгээ маань үргэлжлэх болно. Мөнгөн туяа маань за өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө хөтлөгдөн өнөөдөр хэний ч өөдөөс харж чадахгүй гэртээ суугаад 26 нас хүртлээр байсан бол өнөөдөр нэвтрүүлэгт орсноор өөрийгөө ялан дээлж өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө ийхүү хүрч чадсан юм. Тун удахгүй гайхамшигыг дагуулсан анхны алтмаа хамтдаа угтаа авцгаая. Тусмаа амьдралын үнцнийг улам их ойлгох юу сарын цагаараа амьдэрч яваа хүн байна сай тоглож яваач хүн байна эцэстэн тэгээ нэг л амьдрын хорвоод их мэндэл байна
Хор шар яадаг бол тий. Хор шараа хүшил. Бүгдээрээ одоо чимэг сайхныгаа угтан авах болж байна. Хаана байгаа л гэж бодож байна та нар? Та нарын дунд ороо зогсож байгаа. Монгол эдмийн эрс өөрчлөлтийг тэсэн ядан харахыг хүлээсэн үзэгчид. Хаана Монгол эдмийн сууж байгаа бол тун удахгүй түүний өөрчлөлт. Олохгүй байгаа бол бүгдээрээ нарын дэлгэцэн чимэг сайхан маань урд нь ямар эмэгтэй байсан бэ? Ямар эмэгтэй байснаас манай нэвтрүүлэг дундуур орж одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн болоо хараад бүгдээрээ нэг хайцгаа идэхөө. Чимэг сайхныхаа нэвтрүүлэгт хандсан зорилго буюу за хагалгаанд ороод 90 хоногийн хугацаанд идэж байгаа ямар бэрхшээлийг давж байгаа тухай бүгдээрээ одоо харцгаая. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио бичэн.
Өдөржин гэртээ сууж эмээ цагт нь уух нь л түүний зорилго. Нэг насаараа миний төлөө амьдарч яваа эцэг эх хоёроо эрэхт нь өвдөөгүй юм шиг байх л хэрэгтэй. Ядчил ээж аав хоёр маань тайван унтаж амрагдээ гэсэн түүний бидэнтэй хуваалцсан сэтгэл. Аав ээжтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Тэгээд тийм болохоор сахуугийн байдлаас бол хаал хойшлуулчихсан байна. Тэгэл нөгөө хүмүүс янз бүрээр хэлээл тэгэл би ч нөгөө уйлал ороод ирэхээр чинь шинэ нэг хүүхдээ ирүүг нь янзлуулж юм гэсэн тэр хэлээ. Шэми гэл зарим нь сармар гэлдэг гэж. Дугаал энэ би одоо юу гэж 24 наснда өвчнөдөө дарлуулж амьдрах нь миний тавилан юм бол ирээдүйн сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдөл минь зөвхөн зүүдэн донд минь л биелэх юм гэж юу. Өдний настал хүмүүс бас баян түрээсийн байранд амьдраад байгаа хэцүү шүү дээ. Өөрийн гэсэн ор хоронтой ойлгож юмсан. Тэхийн тулд ажил хийх хэрэгтэй, өвдөхгүй байх хэрэгтэй. Ирүү хаяа өвдөхөр аавч ээжтэй нэг мэдэгддүү шүү дээ. Заримдаа тэгэл заримдаа өвчин намдаах юм баян өвдөөд ингээл тэгээд харч нь бас сэтгэл санаанд байгаа. Заримдаа бас өвдөж байгаа гонооч. Цаг хугацаа зогсолтгүй урагшлах мөчөд хүний амьдрал түүнтэй хамт шантралгүй давшдаг нь хороо ертөнцийн жамгэлтэй. Цаг хугацааг жоохон ч гэсэн зогсоож болдгсон бол гэсэн ганцхан өгүүлбэр нь бидний анхаарлыг татсан энэ бүсгүй огцом ирүүний ясандаа лийж шүдний буруу зултаас олж бусдын адил хооллож чаддгүй. Хамгийн их нөгөө төвшөөж байгаа юм хурд яаралтай хаалганд орох шаардлагатай. Тэгээд хурдтай ирүү өвчлөж байгаа учраас яаралтай хаалганд орох шаардлагатай гэсэн юм ч юу. Сэтгэл хүшээж байгаа. За, ийм эмэгтэй та Маньясто үйл хасандан хийсэнгүй маньясто бэм баяр. Та нарт баярлалаа. Монголд анх удаа ТV телевизийн зохион байгуулж байгаа Монгол эдмийн буюу Iron Beautiful нэвтрүүлгийн маань одоо сэтгэл догтлуулсан оргил цаг мөч маань эхлэхэд тун ойртой байна. 엠지 маань бол Монголын ард түмэндээс хэдийнэ танд болсон юм чи? 몽골에서 저를 알고 있는 분이 있다는 생각하니까 막 흥분도 되고 긴장도 됩니다. Яг одоо 7 цаг 30 минутын хаалга үргэлжилжлээ. Дууслаа. Үнзгийн асгаа орой. Нүдэнэгээ үнзгийн асгаа авч гаргаад за одоо бол 3 хоногт бол нэлээ хавдраг өгсөн гэсэн төлөвлөгөөтэй байт юм байна. Гэхдээ л өөрөө маш их хичээнгүй, маш хурдан сэргсэн гэсэн эмчнэрийн дүгнэлт бас байгаа. Бүх мисс тайд амжилттай олчихсан байгаа гэж би явс гэсэн байгаа шүү дээ тий. Хоёр дахь хаалганаас гартаад тэгээд хийж хаалганаас гадаад нэл жоохон мэдсэн дагаагүй. Яг Монголд очих юм бол хамгийн түрүү юу хийх гэж байгаа вэ? Ажил дарах гээд бүгд махал юм туусаад байт. Аварч эсвэл тэр зургаад 20 шалгараад нэг шалгараад ирсэн болохоор маш
баяртай байгаа. Тэгээд одоо 2 хоолойнд орчихсон. Зөв үед хэрэглүүлж байна. Тэгээд тэв болохтой сэтгэл маш өндөр байна. Үрдсэж гэсэн айгүй төвчээр олгож байгаа. Тэгээд жоо мөстэй маш их баярлалаа. Шалгарснаа л анхандаа нэг итгэж өгөхгүйсэн. Тэгээд мэдээж маш их баяртай байна. Боломж нь алдаг бол зөндөө л надтай адилхан тийм хүнд хэцүү байгаа хүмүүст туслаасаа гэж бодож байна. Ирүүл болоод сайхан болоод хөөрхөн болоод очтоо. Ирүүл болоод хөөрхөн болоод эх орондоо очно гэсэн түүний үгийг түр өндөрлөөд одоо гэр бүлийг нь өргөж байна. Та бүхний дунд чимэг сайхан байна хаанд байгаа бол ээж аавынхаа яриаг бас сонсох байхаа гэж бодож байна. Ингээд гэр бүл нь болон хамаатангууд нь хөрөлцөн ирсэн байгаа. Та бүхнийг урьж байна. Хагалгаа нь маш амжилттай болсон гэсэн. Тэгээд ийм байдал маш их сайж ирсэн гэсэн. Бид нар одоо хүртэл охиныгаа хараагүй. Одоо харин гарч ирэхийг харах гал төсчөөдөн хүлээгээд байж. ТВ-с телевиз олон банаагийн эмнэлгийнхэн талархлаа. Одоо охин нь яг та бүхний дуу хоолойг сонсоод сууж байгаа. Нилээн сансан юм шиг байлээ. Би ч гэсэн охиныгаа зөндөө сонсоо харахыг л хүсэж байна та. Би одоо чимэг сайхан аавга чинь. Тэгээ дүүгийн маань энэ өвчин зовлонгоос нь энэ зовиолоос нь салгаад эрүүл саруул болгоод одоо ихтгэлтэй, урам зоригтой, аз жаргалтай амьдрах ийм сайхан боломж олгосон та бүхэнд маш их баярлалаа. Амар эвгүй юм аа ингээд жоохон багт ингээд амар ингээд шоглол гэсэн бид хамт өссөн болохоор нүг Эрдэнэтэд тэгээд яг юу шоглох вэ? Тэгээ яг янз бүрээр л хэлсэн шүү дээ. Ер нь эрүүгээр нь шами эрүүгээр нь шоглох уу? Ерөнхийдөө байгаа яг байдлаар ингээд дөнгөж ингээд хилдэг. Яг жоохон хүмүүс нүг хилдэг нэг тийм үг гэдэг да. Одоо хэлхээс амар ичиж байна. Яг одоо сонсож байгаа энэ дунд суугаад. Харин тийм бас ингээ хайгаад байгалаа. Хаана байна? Явахт нь ингээ хажууд наваг болохоор ингээ эрэхт нь ингээ хажууд навахтай айгүй ингээ сэтгэл ингээ хөдлөл ингээ бүр ингээ омогшоол ирээд байна. Ингээ ихжээгээ ингээс. Алин мэд авчирсан байж тээ ихчтэй тий? Харин тийм. Шууд хазаад идэн л гэж бодож байгаа. Тэгээ тийм л ахад. Яргаад өгöd амд нь хийгээд өгчмөрлөө шүү. За. Арилгаж өгöd амд нь хийж өгөөрэй. За яг үеэл нь бол нэлээг шогддог байсан үеэл нь одоо уучлаарай гэд хэлвэл. Одоо яг энэ дунд л сонсож байгаа шүү. Яг ингээ бэвэл ингээ гараа өргөд яг нүур тулж хэлмээр байна. Өөрийнхөө амьдралыг Монгол орон даяар дэлгээд надад туслаач гэсэн тусламж гуйсан шүү дээ. Ингээд ярьж хахад манай хамаатан ингээд ярьж аач гэжтэй гэж яхаа иччихсэн нь дотроо нууцгүй хэлвэл. Хүн болгонд л одоо хилж ирдэг, хийсч ирдэг учраас тэрнээс нэг ич зовоод байх тийм асуудал бол бидний хувьд байхгүй. 3 сарын өмнө одоо дүү маань өвчин шаналлаа зовж зөдөрч байсан бол одоо ингээд эмчилгээдээ ирсэн байна. Одоо дүүгээ бас харахыг хүсэж байна. Бас одоо дүүгийнхээ цаашдах ажил амьдралд аз жаргал сайн сайхныг хүсье. Мөн одоо энэ эмчилгээ хийсэн, мөн эмчилгээ хийх боломж нөхцөлийг бүрдүүлсэн ТВ-ийн хамт олон Банавогийн эмнэлгийн хамт олонд одоо дахин баярлалаа гэдэг үгийг л хэлье да. Манай дүү төдийгүй одоо энэ олон сайхан Монгол хүмүүсийг өвчин зовлонгоос нь ангижруулж те эрүүл саруул болгож одоо ихтгэлтэй амьдрах ийм боломж олгож байгаа одоо маш их баяртай байсан. Энэ төсөл хэрэгжиж энэ одоо нэвтрүүлгийн хүрээнд ийм сайхан арга хэмжээ явуулж байгаад маш их баяртай байсан. За би ч гэсэн тэсээ ядаг хүлээж байна. Монгол эдмийн 7 цаг 30 минутын хаалгааг даваад ямар дүр төрхтэйгээр их орондоо бууж ирсэн болоо бүгдээрээ одоо хамтдаа харцгаая. Ээж аав нь харахыг хүсэж байгаа. Чимэг сайхныгаа урьж байна. Сайжирсан уу?
уу? Сайн байна уу? За. Их орондоо тавтан мэрэл. Цэнчээс гарч ирэх гэж амар сандарлаа. Сандарсан уу? Тийм. Яаж ч ачаа маань ирдгүү. Хутлаасаа гэж бодлоо. Монгол эдмийн нэвтрүүлгийн ялагч яг одоо их орондоо бууж байгаа. Тэгээ энэ цаг мөчид их орны үнэр ямар вэ? Сайхан байна. Сайхан байна. Хотодоо ч гэсэн Монгол маань сайхан байна. Хотодоо ч гэсэн Монгол сайхан. Туудахгүй. За ямар өөрчлөлтийг гаргасныг үзэгчтэй үзүүлэн тэ. Намайг яаж өөрчлөгдсөнийг хараарай. Амар шиг төвчээр. Хатуудэл гаргаж өдөө хөрлөө. Туудахгүй. Үзэгч та бүхэндээ Монгол эдмийн хэрхэн ямар өөрчлөлтийг гаргаж чадсан эдмийн нэвтрүүлгийн маань үр дүн үзэгч та бүхэнд хүргэх болно. Тэ хатахгүй л тэ. Шанал зөвхөрсөн төрхнөөс ялдамхан эмэгтэй рүү хувирсан Монгол эдмийн өөрчлөлт. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Монгол эдмийн эрс өөрчлөлт. Тайз найзгансан өөртөө итгэлтэй алхаа. Ээж аавынхаа дууг цаана сонсоод сууж байхад ямар байсан? Хоолой зангираад хэцээл. 3 сарын хугацаанд ямар хагалгаануудыг хийлээ? Нүдний нөгөө давхраа гүмэл хагалгаа, эрүү шүдний гажиг цэцэг хагалгаа, хамар өндөрсгөх хөх томруулах гэдэг. Хөх томруулах хагалгаа. Хөх нэлээд том болсон тий? Барьж үзгөө. Барьж үзэж болох уу? Үүд. Сэтгэл хангалуун байна өөр хөдөр дөрхөн. Хангалуун байл байгаа. Баруун тийш талисан дээд доод ирүүний хагалгаа болон шүдний эсрэг зултыг засах хагалгаа. Нүдний давхрааг гүн оруулах пластик хагалгаа. Хит навтгах хамрыг өндөрсгөх хагалгаа.
хөх томруулах хагалгаа. Амар их төвчээр өөрөөсөө гараад тэр их өвдөлтийг давах нь хэцүү байсан. Энэ өвдөлтийг л давчих юм бол гэл өөртөө амар их зориг өгж төвцээрэн байгаа л ирлээ. Би яах гэж энэ летминд оромдоо гэсэн бодол байсан уу? Зураглагч өглөөж хоёр маань буцгаад ирсэн шүү дээ. Тэгэд ёо гэртээ хараад гоё барыг яах гэж ирсэн бэ? Яг өвдөж явах үедээ айгу тийм сонир бодол орж ирээд шаналж өвдөж байгаа хажуугаар бас их оронлогоо буцлаа. Тэгээд чимэг сайхныхаа үлдээгээд явахад дагаад явмаар санагдчихсан юм шүү дээ. Дагаад явмаар санагдсан. Амар их нөгөө өвдөжсэн болохоор тийм бодогдсон билээ. Эндээс явахдаа нэг сонь тэнцэн гэдгээ нэг итгэж өгөхгүй юм шигтэй. Солонгост очсон ч гэсэн нэг итгэж өгөхгүй байсан. Тэгээ хаалгаанд яг орохын өмнө амар сандрал. Маш гоё нүдтэй харагдчихын чимэг сайхан. Нүдэрээ нэг гоё манай үзэгч рүү ингээ хартаа ингээд. Хажуу тийш харахаар нь манай чимэг сайхны хамар үнэхээр гоё зогсон байгаа. Хажуу тийш нэг. Эмэгтэй хүний хамгийн гоё гоо сайхан бол юу байдаг вүлээ? Хөхштэй те. Хажуу тийш хартаа. Одоо гараад юу ийх вэ? Өнөөдөр орой ч юм уу? Хайчих уу? Амир нөөник 90% хаглаанд орсноос хойш баг сар гарan хүнтэй ерөөсөө юм ярьж чадахгүй. Амаа нөгөө нэгдэх болохоор юм мэдэрч чадахгүй, юм ярьж болохгүй тэгээ амир хичээлчмар санагдав. Маш их хүнтэй одоо энэ ярих хүмүүс зөндөө байна. Хинтээ ярмаар байна. Гэрийнхантаа тэгэл өстой би гişi хараараа гэж. За, ямар ч байсан хамгийн түрүүнд гэрийнхандаа зөндөө удаа ярилцах юм байна. Дараагийн гол зорилго юу вэ? Дараагийн гол зорилго Монгол хоол идмээр. Монгол хоол идмээр. Нөгөө би будаанд амар дуртай байхгүй. Тэгсэн чинь сая 3 саrast залхатлаа будаа идсэн. Нөгөө юм зажил сая идэж чадахгүй болохоор тий. Тэгээд будааны цэцэн нэрээсээ залхатлаа идэн гэдэг шиг хэлээ. Нэгэн үе шами ирүүтэй дандаа ороолтоор ингээд ирүүгээ нууж явдаг байсан. Хизээч үсээ шууж үзээгүй. Тиймэрхүү байдалтай байсан бол яг тэр төрхөө одоо санах уу? Би урд нь сар гэж айгүй хөчлөлдөг байсан. Тэгээд одоо би сар ахаа болчихсон. Ийм хөөрхөн болсон байна. Сар гэж хэлжсэн хүмүүст юу гэж хэлмээр вэ? Баярлалаа хэлээ да. Ирүүг хандуулах юмсаа хүмүүст ингэж элдвэр хилүүлэхгүй өөртөө итгэлтэй байх юмсаа ингэж боддог байсан. Тэгээд тэр мөрөөдөлтөд хүрсэн. Үнэхээр их баяртай байна. Одоо хизээч ойлгохгүй тийм үү? Тий, одоо хизээч ойлгохгүй. Тэгээд дээрэс нь ингээд нэг өвдөд ээж аваа хоёроо өвдөж зовоохгүй юмсан л гэж айгүй боддог байсан. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё бичэн. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat.
эргүүлээд тэгээд долоогоод миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Одоогоор мэрэгчлэр ажиллана. Дүрм товч өмсдөг, тийм ажил хийх аяг хүмүүс хүсдэг. Тийм үргэлжлэдэг. Одоо өөртөө итгэлтэй болсон юм чи тийм ажил. Маш олон анкет өгсөн байгаа тэр газрууд дээр гэж очих уу? Очноо. Дахиад нэг танихгүй байх та. Манай дурд нь анкет бүгэлжсэн үү гэж асуух та. Би танаа дурд нь анкет бүгэлжсэн намайг чимэг сайхан гэдгээ л. Монголын хамгийн анхны Монгол летмийн 24 настай чимэг сайхан байсан юм. Нэвтрүүлгийн маань төгсгөлийн 10 дахь дугаар ийхүү өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань үр дүн бол 24 настай чимэг сайхан байлаа. Ийхүү нэвтрүүлэгт маань хандсан мянган бүсгүйчүүд та бүхэндээ аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. Ингээд ТВ телевизийн Монгол летмийн нэвтрүүлэгтээ үргэлж хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Чамайга би чин бодоогүй санаагүй өдөрхөн хоног гэж өртөж байгаагүй түүнийхээ тухай шүлэглэн бичээдэл тэгээд ингээд цаасан дээр сичээдэл тэрвэлзэх сормос тэрсхэн яриа чин намайг татсан ядамхан царай чин хайраа чин хараад хамтдаа зугаалаа хайлахын цаасан дээр хоёулаа буугаалаа нэгэн тэр шийдсэн бол гисэн бол амьдрал нэгийнхэн зүрхмэн сэтгэж чин баярлал бурхан бидэн дохонхоо хайрлал буцаага дотошгүй эндэмэд баярлал болбра өрийгөө бададина бондолаа гисэж чин сасадина өдөс минь өшөглөн нөхөрдөм хөөрхөн ихийнхээ хэвдээд хүүхэд минь тоолж цагитtig үнэхээр сайхан үзэгсэн чинэмээ царай тусгайхан цагаахан цасан дээр хайтайгаа тээврэн цагийн зөв хүртэл өдөөсөөр зээврэн цолонгийн талагийн хамтаа дуулаа жаргалыг босгож цугтаа дуулаа амарсан амталтаа дэлгээд үгүй татагцсан бүхэн чинь алхам дөхрий хонхлын үзүр дүргээ цогас тохосож байна өдөн чи хоёулаад болгодог хорвогийн таавар онсог годордог хойчдын үе чи онсыг тайлдаг чулаахан хасар чин жавартай байна. Уруулын бодогтой хатагтай байна. Үрийг би цайтай жаргалыг идэж үргэлжлэн чимэн нойрсогдаа. Дэваачин хоёулаа дахиад луул зэдэлхийгээс гардад хамтдаа байна. Жавартай хасар чин мишэлэн тодорх маруучин бодох нэ хайт минь. Өөрийгөө барьж чи дарж инэ. Өдөсгөө миний хүнч минь. Хажуудах бүхэн чин хамаагүй дуудаад байна. Халаглах харамлаа чамайгаа гартаад байна. Миний хэд басан бол хитэж би гомдохгүй мөнгө тэр өвөн шиж гэлжтэй заваагүй.